Монгол Улсын ерөнхийлөгчийн хуулиар Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс зохион байгуулсан Монголын байгалийн шилдэг гэрэл зураг 2025 олон улсын 4-р удаагийн уралдааны шилдэгүүд тодорлоо. Уралдаан нь Монгол улсыг зорих гадаадын гэрэл зурагчдын тоог нэмэгдүүлэх, дотоодын зурагчдын бүтээлийг олон улсад зурчлан таниулах, Монголд аялал жуулчлалын урсгалыг датах, байгалийн үзэсгэлэн болон агуйн соёлын онцлогоо бусдад таниулах зэрэг олон талын ач холбогдолтой юм а. Дэлхийн хэмжээнд Монгол улсыг таниулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн зохион байгуулагчид онцолсон. 2025 оны шилдэгийн шилдэг гэрэл зургаараа мөнх чулууны тайгын үр сад зураг шалгарлаа. 2025 оны шилдэгийн шилдэг гэрэл зурагчдаа шалгарч байна. За дэлхийн улс орн болгон өөрийн гэсэн олон улсын уралдаантай байдаг. Энэ уралдаанаараа дамжуулж тухайн өөрийнхөө улс орныг гадаад орнд сурталчилдаг ийм уламжлалтай байдаг. Тэгээ яг энэ стандартыг нэвтрүүлэх гэж Монголын байгалийн гэрэл зурагч 4 жилийн өмнө энэ уралдааныг хамгийн анх зохион байгуулж ирсэн. Тэгээ уралдаан болгон бол Монгол улсын ерөнхийлөгчийнхээ ивэлд ор зохион байгуулж тийм үлээ. Тэгээд тийм учраас ерөнхийлөгчийн ивэлд ор гэдэг. Тэгээд яг энэ Монгол улсын аялал жуулчлал, байгаль, ан амьд, зэрлэг амьтан бүх зүйлүүдийг одоо ингэж таниулахын тулд одоо тэгээ гэр зургийг бас одоо энэ Монголын мундаг гэрэл зурагчдыг бас гадны улсад таниулах, олон улсын мундаг гэрэл зурагчдыг Монголд ирээсээ тэгээ бүтээлүүдээ бас таниулаасай гэдэг үүднээс бас энэ уралдааныг зохион байгуулад одоо 4 жилийнхаа нүрийг үзэж байна. За миний уран бүтээл тайгын үр сад гэдэг тийм зураг байгаа. За энэ зургийг болохоор өнгөрсөн 11 сард хүрсгэлж авсан байна. За энэ зургийнхаа нь болохоор одоо би өөрөө говийн хөвгт. Тэгээ тэнд хангайд байхдаа хүмүүс одоо цаа бууна тэрхэн хүүхдүүд явж байгаа. Тэгээд мөн тэр хүүхдүүдийн тэр нөгөө цаа буугаа унаа тагж байхдаа тэр баярлж байгаа характер мимик нь маш их таалагдсан учраас энэ зургийг сонгосон байгаа. Тэгээд энэ зургаар амжилттай оролцсонд маш их баяртай байна. Монгол ах уул төрлийн зургуудыг хвшлэн болцоо явуулсан. За нийт 20 хэдэн зураг явуулсан байгаа. Тэгээд тэрнээс гол нь тэр зургуудаа олон улсын шүүгчд шүүлгүүлж оноо үнэлэмжийг авч Монголын зураг ер нь ямар хөө зураг олон улсад гайгүй шүүгчд таалагдсан гадаадын шүүгчдүүд ямар хүмүүстээр харддаг ч гэдэг юм уу маш олон тиймэрхүү шүүмжлэлийг авч тэр зургуудаа явуулсан маш их баяртай. Уралдаанд 7 улс орноос 103 гэрэл зурагчид оролцож 732 бүтээл яруулжээ. Үүнд үзэгсэлэнт байгаль 201, байгаль ахуй соёлын төрөл 250, зэрлэг амьтан төрөл 161, агаарын гэрэл зураг төрөл 120 бүтээл яруулсан байна. Уралдаанд ирүүлсэн бүтээл бүгд өөр өөрийн онцлог бүхий Монгол орны гоо үзэсгэлэнг тал талаас нь харуулсан бүтээлүүд байлаа. Үзэсгэлэнт байгаль төрөлдөө тэргүүн байртай Эрдэнэ болгоны байгальтайгаа зохицон амьдрах нь, Монгол ахуй төрөлдөө тэргүүн байртай Буйнагийн хайрын Мадиграл, зэрлэг байгаль төрөлдөө тэргүүн байртай Батсүхийн ойн чимээ, агаарын гэрэл зураг төрөлдөө тэргүүн байртай Батсүхийн нарны туяанд гялалзах тэмээн сүрэг зургнууд тодорсон юм а. Энэ уралдаан зэрлэг аймтны төрөлд ороо 2 дугаар байраа зээсэн сая. Тэгээд миний зураг болохоор энэ байгаа. Хун хошуу галуу хөөж байгаа. Хун нь бол өөрөө эзэмшил нутаг томтой. Хосоор амьдардаг. Тэгээ өөрөө одоо эзэмшилдээ орж ирсэн хошуу галуу ч юм уу бусад том төрлийн шуудыг хөөдөг. Тэгээ ер нь одоо ингээд энэ хошуу галуу хөөж байгаа тэр агшиг болгосон байгаа. Яг хун бол бусад шуудыг ингэж авахд хэцүү байдаг. Маш их оддог олон цагийг нуугдж өнгөрөөж авч яддаг. Манай Улаанбаатар хотын хэмжээнд хун шуу босод шууд ирээд одоо нөгөө орших нөхцөл бүрдсэн ганцхан нуур байдیں۔ Одоо манай шуу судлаач нар бүгд нэрлэдэг хун нуур байна. Тэр нуурын дээр нь отчиж авсан. Тэр нуур нь өөрөө за одоо шуу идэх тэр угамл, замаг, за босоод одоо загас үрдсэн байдаг. 20 км-ийн радиус дээр тийм өөр нуур байхгүй. Би Швейцар улсын гэргэн. Нодон Монгол улсад ирээд үнэхээр биширсэн. Надад маш таатай байсан. Тэгээд дахин ирэхийг маш их хүссэн учраас энэ жил дахин зочлоо. Энд ирээд Монгол улсын тухай ном бүтээх ажилд хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Би Тэнгэрийн заадас оддын зураг авах дуртай. Энэ одны зургийг авахдаа эхлээд нар жаргахын өмнө тухайн газрынхаа үндсэн зургийг авсан. Дараа нь дахин очиж мэргэжлийн камерт буулган 2 зураг нийтгсэн юм а. Ингэж бүтсэн зураг маань шагнал хүртсэнд баяртай байна. Энэ зургийг бол би өөрөө завъя гэж бодож авч авчихсан зураг. Ховд амны дуудсан. Баавгийн лавг сэрэнгийн хайрын материалыг төшөөлгийг л ерөнхийдөө энэ зурагнаас ойлгоно гэсэн.
Монголын болон олон улсын шүүгчид хамтран ажилласан тус уралдааныг олон улсын хэмжээний нэр хүндтэй гэрэл зурагчид, судлаачид, шүүгчид гэрэл зурагчдын нэрийг нууцлсан тусгайлсан код бүхий зургнуудад оноо өгч тэдгээрийн онооны нийлбэрийг гаргаж хамгийн өндөр оноотой зургнууд дээр хилцүүлэг, шүүмж өрнүүлсэн байна.